Эртэн зурмын хоёулаа зугаалan Зөөлөн шигрэх бара бидний нарган Hey vlog. Тэгэхээр энэ өдрийнхөө vlog тавтаа морил өнөөдөр бол 10X conference-ийн 2 дахь өдөр байгаа. Тэгээд эхний өдрийн талаар та нар үзсэн баг үзээгүй байвал заавал эргээгээд үзээрэй юу болсон талаар. Тэрний өмнөх өдөр битээр Майамид ирээд бас юу хийсэн талаар vlog-ыг заавал эргээгээд үзээрэй. Тэгээд маргаашийн vlog-ыг хэрвээ та магадгүй ирээд үзэж байгаа бол заавал үзээрэй. Тэгэхээр өглөө 2 дахь өдрийг нээлтийн хийгээд Snoop Dogg ирсэн байгаа. Тэгээд Snoop Dogg ямарчсан тайзан дээр байгаа. Битээр тэр хэсгийг бичиж чадаагүй гэхдээ нэг иймэрхүү юм болсон. Тэрний дараа хэрвээ та нар Америкийн Shark Tank үздэг бол Shark Diamond бүггийн захирал орж ирээд айгүй том инвестор гайхамшигт төлөвлөсөн байгаа. Тэгээд одоо lunch time болж байна. Нэг хараа ийм их хүмүүс. Тэр хоол идсэн, хоол авсан. Тэгээд бичсэн одоо 3 speaker явна. Тэгээд бүр ингэ 1 минут шалгасгүйгээр бүх юмээ сонсмоор гой юмнууд ярьдаг. Тэгээд вау. Миний өргөчтгийн талаар жоохон сэтгэлээ. Өчигдөр яг ямар юм болсон бэ гэхээр уул нь VIP гэдэг тэр $20,000 такстай хүмүүст Grand Cardone төгсгөлт нь яаж мөнгөө multiply хийх вэ? Одоо чи надад магадгүй 20 сая төгрөг байвал би яаж 60 сая болгох вэ? Гэдэг тийм хурцлыг орох хэрэгтэй байсан. Тэрийг болохоор бүх хүмүүст орж өгье гинт шийдвэр гаргаад тэгээд энд байгаа бүх хүмүүст орсон. Тэгээд тэрнээс өмнө 3 лекц, тэрний өмнө өглөө дахиад 1 лекц. Тэгээд нийтдээ 5 лекц. Тэгээд 5 лекц орохоор бүр ингээд тарих бүр ингээд нэг цагддаг штэ бүр ингээд өөрийн чинь төвшний биш дараагийн төвшний хүн чамруу ингээд мэдлэг асгаад ингээд чи ойлгож амжааг байх дараагийнх нь асгаад яг ийм хүмүүсийг ингээд амдэр хараад сонсохоор нэг мэдрэгч байгаа юм нь юу вэ гэхээр social media бол яг ашиглаж чадвал энэ бол зүгээр алмаз заяа. Яг одоо та нар энийг үзэж байгаа шүү дээ. Бид хоёр Instagram-аар амьдардаг, бид хоёр YouTube-ээр амьдардаг. Яг энэ шиг зүгээр нь ашиглаж чадаад, зүгээр нь ашиглаж чаддаг хүмүүсээс сурч чадвал энэ бол зүгээр амьдралыг ч өөрчилж чадна. А тэгэхгүй зүгээр л ашиглал. Зүгээр л хүнийг үзэн ядаад comment бичээлдээ хэрүүл уушаад өнгөрөх юм бол амар өрөвдөлтөй. Зүгээр social media-г ашиглаад сард 2 цаг ажиллаад $2 сая бол 2 сая хараа яг энийг ерөөсөө бид нар төсөөлөхгүй байна. $2 сая гэж сонсохоор бид нар төсөөлөхгүй. 5 тэрбум төгрөг шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Надад баг тийм маргааш сургууль руу явах мөнгө байхгүй шүү дээ. Надад дараа сарын маань төлөвлөгөө байхгүй шүү дээ. Би юугаас төлөвлөгөөг байх чинь те. Яаж 5 тэрбум төгрөг яриад байгаа юм? Хэцүү. Гэхдээ энэ хүмүүсийг сонссон шүү дээ. Зөв хараа бол шууд дээшээ харж байгаа. Шууд дээш. Тэгэхээр ийм сургалтуудад бид нар суух хэрэгтэй. Мэдгүй юм. Америкт бараг 20-30 мянган монголчууд байгаа. Ийм их мэдээллийн одоо их сурвалж болсон газар бид нар амьдарч ийж бид нар бол ийшээ суух хэрэгтэй, бид нар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгэхээр та хэд маань үзээд яг уу зарим нь урам авч иж магадгүй, зарим нь өөрөөр харж иж магадгүй. Гэхдээ юу ч болсон бэ? За бид хоёр нь хичээж байгаа. Тэгээд улам илүү өсөхийг хүсэж байгаа. Тэгээд өсөж байгаа болгоно та хэдтэй хуваалцаад та хэдийг ч хамтдаа өсөөсэй гэж хүсэж байна. Яа тэгэхээр 21-р зуун шүү дээ энэ чинь. Ерөөсөө тий өөрчлөгддөггүй нэг нь хэвэн явж идэг ирэн биш энэ чинь өдөр болгон шинэ утас, өдөр болгон шинэ машин, өдөр болгон шинэ технологи бүр орон зай гэдэг ойлголт устдсан үед амьдарч байгаа шүү дээ бид нар тий. Ингээл онгоцон цуугаад өөр газар буугаад ингээл дараагийнхаа газар доо. Тэгээ бид нар зөвхөн дипломны хэмжээнд сэтгэж болохгүй. Тэгэхээр залуучууд руу хандаж хэлэхдээ бид хоёрын Instagram-ыг заавал дагаараа бид хоёрыг ороод тэг бүр ингээд сток хийгээрээ бид хоёр story болгоноор юмнууд хуваалцаад ёо ийм мэдээлэл өгч шүү гэдээ явж байгаа. бид бүх юмыг яриад тавья гэсэн ч бид хоёрын vlog-ыг 10-20 минутын зайтай байхад бид хоёр 4-5 цаг мэдлэгээр шахуулчаад тэр их мэдлэгээ нэг 5 минутын дотор базаад ярина гэсэн ямар ч ойлголт байхгүй. Яа гэвэл минут болгоно нь үнцэнтэй, минут болгоно нь амар том мессежтэй явж байгаа. Зүгээр л тэр хүмүүс жишээ нь ингээд юм ярьж байхдаа нэг асуулт асууж байгаа хөтлөгч нь хариултын дунд нь 2 ширхэг тэмдэглэж авмаар өгүүлбэр байгаа байхгүй. Би бүр хизээч амьдралыг тэгж харж байгаагүй үзгээр. Тэгэхээр бид хоёр зүгээр л энд ингээд сэтгэлдэл ярьж чадна. бид хоёр яг үүндээ та нарт энд юу тэмдэглэж авч байгаа бүгдийг нь уншиж өгөх юм бол энэ влог хэдэн цаг болох вэ? Тэгэхээр зүгээр invest in yourself тэ өөрийнхөө тарих руу хөрөнгө оруулалт хий. Хаана хин чиний очихыг хүсэж байгаа зэг дээр очсон тэр амьдралаар амьдарч ийн тэр хүмүүсээс суралц тэр хүмүүс магадгүй чамд ямар нэгэн сервис үйлчилгээ санал болгохгүй хэн болгож ийн очтой бид хоёр чинь чадхаараа яаж инстаграмыг хөгжүүлэх вэ инстаграмаар яаж амьдрах вэ гэтээ яванда бид хоёр мэдээж бизнес руу улам илүү хүчтэй ороод ирэхээр яаж илүү
байгууллагын зөв эрүүл системийг тогтоох вэ? Яаж лидер байх вэ? Яаж босс байхгүй байх вэ? Тэ зөндөө юмнуудыг хуваалцсан. Тэгээд бид хоёртай хамтдаа байгаараа. Тэгээд энэ бол дөнгөж 2 дахь өдөр. Бид хоёр одоо хэлсэн шүү дээ 10-20 минутын влогонд юу ч ярьж чадахгүй. Тэрний төлөө бид хоёр вебинар хийж эхэлж байгаа. Тэгэхээр вебинарыг хүлээж аваарай, хамт байгаарай, бид хоёрын влогод хамт байгаарай, сторитой хамт байгаарай. Байнгын зарлах болон тэгээд энэ их мэдээлэлээ Монгол руу хөрвүүлээд тий бүр 2-3 цагийн лекц болго вебинар болго тавина. Тэгээд тэр болгоныг өөртөө инвест хийх худалдаж аваад үзээрэй. Амар хэрэгтэй байх болон тий хажуугаар бид хоёр e-book гаргаж магадгүй бүр тэг амар их төлөвлөсөн байна. Яг хараа амар том болсон байна. Та нар зүгээр үгүй л гэдэг сэтгэлгээтэй байна. Тэгэхээр яг ийм байгаа залуучуудад дэмжээ дээрэс нь яг өөрийнхөө сэтгэлгээг л яг хөгжүүлэх хамгийн хэрэгцээрээ. Яг тэгвэл бидний 10 жил бидний их сургуульд хизээч psychology ярьдаггүй, хизээч бидний сэтгэл зүйний талаар ярьдаггүй, хизээч бид нар комментиг харахгүйгээр яаж амьдрах вэ гэдэг талаар ч юусоо суралцдаг байхгүй юу? Яг зөв бусдад таалагдахын төлөө амьдрал бол урт хугацааны амиа хорлолт юм а гэдэг талаар сургууль хэн заасан бэ бидэрт? Бидэрт сургууль 2 сая төгрөгийг яаж 6 сая төгрөг болгох тухай хэн заасан бэ? Сургууль бидэрт яаж даатгалын тухай заасан? Заагаагүй. Сургууль бидэрт зээл авах тухай заасан уу? Заагаагүй. Бид нар энийг амьдрал дээр гарч ирж алтхаас өөр аргагүй болчих واخхой. Тэгэхээр сургууль бол ер нь бол basic мэдлэг мэдээлэл өгж байгаа газар болохоос биш яг амьдрал дээрх амьдрах ухааныг те сургуулиас гадуур авдаг. Тэгэхээр их их залуучууд маань 10-а төгсөөл, их сургуулаа төгсөөл болчлоо гэж бодож байгаа бол бүр эсэргээрээ үгүй одоо эхэлж байна. Өчигдөр нэг lecture тавьсан амар том billionaire эмэгтэй байхгүй юу? Тэр эмэгтэй Spanx-ын тэр эмэгтэй юу гэж хэлсэн бэ гэхээр их сургууль биднэрт юу бодохыг зааж өгдөг. Гэхдээ яаж бодохыг зааж өгдөг. Яаж бодох нь бүр 99% хамгийн чухал байдаг. Сэтгэлгээ чинь хамгийн чухал байдаг. Юу бодох яг үндэ ямар ч хамаахгүй. Заримдаа бүр ингээд ямар нэгэн юмны зааврыг уушгүй байж байгаа. Би энийг яаж хийх вэ гэж бодохоор хүмүүс тэндээс жинхэнэ шинэлэг инновац гаргаж ирдэг. Бүх юм яриагаа хуваалцаж болдог ч болоосоо яриа л амир тийм яриа л амир. Тэгээд тэр вебинарда яриа л юм шүү заяа. Тэгэхээр вебинарыг жоохон ойлгохгүй байгаа хүмүүс жоохон сайн тайлбарлаж хэлэх юм бол юу вэ гэхээр вебсайт гэсэн үгтэй. Вебсайт руу ороод заавал бид хоёр 10-20 хүн цуглах болгонд дахиж ирээд давтаад яриад автай биш. Технологийн дэвшлиг ашиглаад бид хоёр бичээд үлдээчих гэсэн. Бүх мэдээллүүдээ маш өндөр нэгтршилтайгаар бичээд үлдээчин. Тэгэхээр тэрийг үзээд ухраад үзээд тэмдэглэж аваад нэг сарын хугацаанд тэр бүх хичээлүүдийг өөрлөг уусгах боломжтой, сэтгэлгээг өөрчлөх боломжтой. Тэгээ Монголд одоогийн байдлаар ийм вебинар ажиллаулдаг, тийм өөрийнхөө ноу-хаваа хуваалцдаг. Тэгээ гадаадад яг тэр нөгөө одоо өрсөлдөөн дунд нь те шахалтан дунд, дарамтан дунд нь явж байгаа. Тэрнээс ойлгож байгаа юм а Монгол руугаа нийлүүлж байгаа тийм залуучууд миний бодлоор Монголыг өөрчлөлт. Тийм залуучууд өөрчлөх бол бид нэр тэр $1 байгаад зутдаг байхгүй. Бид нэр тэр мөнгөө яаж зарцуулахаа мэдэхгүй байхгүй. Бид нэр $1-ыг $2 болгох ухаан байж чадвал бид нэр тэр $1-ыг $2 тэрбум болгоход ярина штэ, борлох талаар ярина штэ. Тэгэхгүй бид нэр тэр $1 гуйгаа яваад байдаг. Гэтэ бид энийг яаж $6 тэрбум болгохоо мэдэхгүй бол энэ хүмүүсээс суралцахгүй бол тэр мөнгө бол зүгээр just a matter of time. Зүгээр л ингээд дуусаа. Маргааш байхгүй. Нөгөөдөр байхгүй. Мөнгө бол уурсгал зүгээр тэр чинь. Зүгээр л ямар нэгэн лорвинд ороод мөнгө хожиж чадсан. Яг зөв ямар нэгэн том тэмцээнд ороход төрүүллээ магадгүй 100 сая төгрөг $1 сая авлаа. Бум. Чи тэр мөнгийг яаж үржүүлэх юм мэдэхгүй бол ингээд дуусаа. Магадгүй машин бол байраа дуусаа. Гэтэ байр бол үхмэл мөнгө, машин бол үхмэл мөнгө, амьд мөнгө чамд мөнгө буцааж олж өгдөг. Яа. Кордон брэнд үстээр. Тэгээд яг YouTube дээр энэ хүмүүсийн талаар яриануд байгаа. Амар олон хүмүүс хэлэхэд багтаа. YouTube дээрээс үзсэн юм а ярьж байгаа шиг байна. YouTube дээр надад ярьж байдаг шүү дээ гэж. Ирээд сонсохоор, амдаар сонсохоор тэр 5 минутын видеоноос чинь 50-100 дахин илүү нэвтршилтай илүү ярьж байгаа. Тэр 5 минутын ярьж байгаа юм а задлж ярина. Хэдэн 100 дахин нэмэлт информашн нөгөө ярьж байгаа. Тэгээд дандаа бодит кейсүүдтэйгэр би энэ мөнгийг ийм болгосон, энийг ингэсэн, энэ энд газар авбал энэ, тэнд ингүүл энэ. За яг хоёрын маань ерөн зүгээр базаад ярихад одоо энэ хэдэн минут влог болоод байгаа юм шиг бүүм ээ. Зүгээр ямар ч байсан айгүй их мэдээлэл өгөх шиг байна. Тэгээд та хэд маань вебинар те энэ сургалт сэтгэлгээгээ хөгжүүлэх, өөртөө хөрөнгө оруулалт хийх гэдэг үгнүүдийг хизээж битгий мартаарай. Энэ үгнүүд таны амьдралын орлогыг 10 нугалж чадна, мөрөөдлийг чинь 10 нугалж чадна, гүйцэтгэлийг чинь 10 нугалж чадна. Энэ зүйлүүд байхгүй бол нэг газартаа байсаар байна. Амьдрал өөдрөлтэй байсаар байна. Нэг юм давтсаар байна. Хизээч өсөхгүй, бусдыг шүүсээр байна.
За тэгэхээр ямар ч үсэн эхний хүн маань гараад за хоёр хүн маань дуусчлаа. Одоо дараагийн хоёр хүн гарч ирнэ тэгээд зүгээр шатаагаа амар ихтэй авч амар хөдөлмөрч юм ихтэй байна. Wow. Bethany is such a great example of what 10X is all about. Real quick. Wow. See that? All right, check it out. Y'all having fun? A dream that I would be a professional baseball player. And I lost that dream to drugs. You guys don't give up on your dreams. Okay, don't give up on your dreams. This thing I'm doing for you, I look out and I see empty seats, and it freaking kills me. Like it kills me. I know people need me here. I'm not here to jack you up. I'm not here to get you excited. I'm here to be an example. I'm not your friend. John Maxwell is your friend. And everybody needs John Maxwell as a friend. I'm your Uncle G. And when I was growing up, I needed an uncle so bad after my dad died. I needed a man in my life. I don't know how much time I have on this planet, but I want to spend it helping you. I want to participate in everyone here making it to that stage. If you want to. I take care of him. I love him. And I fiercely protect him. We have very different roles, but we respect the value of each. I am the visionary. He is the doer. He is the hammer. The beast, my soldier, my king. We use what we have together and we make an extraordinary combination. He is a restless man with tremendous energy and ambition. He makes us all uncomfortable at times. Especially me. Хоёр өдрийн хичээлүүд ороод дууссан. Одоо зайдаар харж амраад тэгээд маргааш 3 өдөр. Nothing feels better than this. Nothing feels better than this. Эй, ямар машин олсныг хараа. Audi R8. Lambo-тэй адилхан мотортой. Нэг өдөр удахгүй наа. Hey, сайн уу? Чи юу жагаа? Чи жаа. Би гэртээ орох болоо. Гэртээ гэнэ буудлын руу орох бол. Тэгтээс өрөөд ирсэн. Yep. Oh, mind blowing. Яа? Хайртай ирж үгүй. Тэгнэ. Bye. Bye.